Hi vlog. Би энэ. Өнөөдрийн бичлэгээр юу хийх вэ гэхээр би та багоос нэг 100 yen дотор хувцснуу захиасын хувцас цүнх нэг эмэг зүйлтж гэдэг ч юм уу те тиймэрхүү захиасан байгаа. Тэгээ тэр идэга та бүхэндээ unboxing бичлэг хийж байна. За тэгээ би одоо гэрийнхаа хувцастай байна. Тэгээд миний гэр хувцсыг зүгээр алгасчаарай. Тэгээ одоо эхнийхээ хувцсыг өмсөж үзүүлчихлээ. За эхний авсан хувцс маань болохоор ийм улаан өрөө өнгийн ийм плаж байгаа. Зуны плаж. Тэгээ надаа улаан өрөө өнг яаж зогтыг би сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь цавар арьстай болохоор зогч байгаа л ах гэж бодож байна. Тэгээд энэ болохоор ийм даван материалтай. Тэгээ айгүй хөрхөн бодсныг бодвол айгүй хөрхөн чанартай ирсэн. Тэгээ нэг иймэрхүү харагдчих. Амар эмхтэл гарч байна. За тэгээд эхний авсан палаж маань нэг иймэрхүү байна. За хоёр дахь авсан хувцс маань болохоор ийм шорт авсан. Энэ эмхтэйлэг ийм хөөхөө шорт урталтай болохоор ийм цахилгаантай. Тэгээ дааван шорт хэлээ. Тэгээд дээгүүрөө өмссөн байгаа юм болохоор энийг ингээ өмсөхөөр ингээд айгүй хөрх 10 жил руугаа буцсан юм шиг санагдаад байсан. Тэгээ одоо энэ би нэг л удаа өмссөн гэхдээ гэртээ өмсөж үтсэн. Одоо яалхтайгаа авчи. Тэгээ нэг ийм хөөхөн 10 жилийн хүүхчээ тийм vibe-ийг өгсөн нэг ийм хөөхөн хослол авсан. Тэгээд энэ зангатаага тэгээ гадна талын энийг энэ юу гэдэг лээ? Хүрүм гэх юм уу, хантааз гэх юм уу юу ийм юутаагаа. Тэгээ дотор тал нь ийм цэнхэр, усан цэнхэр өнгийн нэг ийм сороочтойгоо. Тэгээ ингээ өмсгөр аюу хөрхөн эмэгтэйлэг харагдаж байгаа зү. Тэгээ анх удаага ийм хувцсны unboxing бичлэг хийж байгаа болохоор амар туршлахгүй байгаад байна. Амар бие бариад байна. За бие барихгүй шүү. Битгий муу хараад ичээгээд чи. Хөвчин намайг тэндээс хараад ичээгээд. За тэгээд энийг болохоор ийм шортон дээр өмссөн ч айгүй хөөрх харагдахаар тэгээ юпкүн дээр адилхан өмсөж болно. Өмд юу ч хийсэн бүгдэн дээр өмсөж болохоор одоо ингээд гоё дулаарцсан тэгээ зам болцсон байгаа болохоор энийг яг гоё өмсөө явал хөрх маац. Нэг солонгос нөгөө ахлах сургуультай кинон дээр гардаг огтож гарахгүй нөө би. За одоо тэгээ бүгд тэр говтлог өсөж үзье. За байж байгаараа ганц хоёр поз аваад гэж ах шиг байна. За 3 дахь лук маань болохоор ийм байна. Энэ болохоор цэнхээр ийм цагаан судалтай. Тэгээ нэг ийм сороочхон цамц бас авсан. Энэ гэдэг материал нь сансныг бодвол хамаагүй хөөрхөн дэжүүрсэн. Тэгээд доогуура ийм цагаан өмд авсан. Би ер нь нэг тэгж тод төрлийн хувцс өмсөд идэг хүм ууг нь бол биш байхгүй юу. Дандаа нэг ийм хар бараандуу хувцсанд айгуу туртай. Ер нь. Гэтэ одоо би энэ саяхнаас ахуулаад ер нь жоохон гэгээлэх хувцас өмсчий гэж ер нь өөртөө одоо гэгээлэх хувцас өмсчий гэж бодоод тэгээ гэгээлэх хувцснууд ер нь хэд авсан. Тэгээ дээрээс нь гоё гадаа 100 болж байгаа юм чинь. Цайвар өнгөтэй болохоор 100 ялангуяа юм гоё дулаахан мэдрэмжтэй. Тэгээ хөрх эмхтэлэг цэвэрхэн. Иймэрхүү юм авсан байна. Тэгээ миний авсан юмнууд бүгдээрээ яг нэг ширхэг бүрийнх нь үн яг 100 yen дотроо ерөөхдөө багцсан. Гэтээ 100 yen-од авсан нэг 1-2 юм байж магадгүй юм байна. За тэгээд нэг иймэрхүү лүквэ. Хөрхөн байна уу? Би жоохон ичээ сандраад шүү манайхаа. Анхудаагаа имчлэг хийж байгаа болохоор амар балмагтаад байна. Чүн. За дараагийн өмссөн хувцс маань болохоор ийм улаан өнгийн ийм цамц байгаа. Яасан. Улаан өнгийн юм цамц байгаа. Тэгээ түрүүнийхээ цайвар өмдөн дээр өмсчлөө. Тэгээ нэг иймэрхүү харагдаж байна. Доогоороо өсөйдөө гутал надад нэг байгаа. Гэхдээ тэрийг өмсөд үзчихв. Ямар харагдах юм бол. Яар харч байна. Ямар харагдаж байна? Баярлалаа хөрхөн маань гинэ. За өсөйдөө гутлаа би өмсчлөө. Тэгээ өсөйдөө гутлаа өмсөх нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээ эмхтэлэг байгаа зү. Энэ гутлыг би баг түрүү жил авсан юм аа. Тэгэд Монголоос авч ирсэн л та.
түрүү жил авчаа би нэг ч удаа энэ гутлаа өмсөөгүй. Тийм түрээтэй ийм хөөрхөн готлуул нь байгаад байгаа. Тэгээ гадуур би чи яаж яхад нөгөө амар энгийн байх дуртай хүн чи ийм өсөдөө гутал мотл ганган чамын юм өмсөж юрнэх явж чаддгүй маа. Тэгээ нэг ийм ер нь жоохон хүүхэд чиг стилтэй штэ. Тэгээ одоо болохоор жоохон эмэгтэйлэг стилтэй болъё гэж юу бодоод байгаа өөртөө. Тэгэхгүй бол одоо би чинь 20 эдтэй хүн бийж нэг 17 18 та хүүхд чиг ингээ харагдаад байвал бас хүн болгон хараад ирээний хүл шалгаад амар хэцүүдэг байхгүй. Тэгээд тэр жахаа. Тэгээд энэ нь болохоор ийм улаан өнгийг угаасаа цайвар өмдөр өмсөх юм бол аюу гоё харагддаг штэ. Тэгээ нэг иймэрхүү харагдчих. Гоё нэ. Имэр эмхтэлэг болж чадсан уу би? Тэгээ та нар нэрээ миний хөлийг энэ өмдөлтөд болохоор хардахгүй байна уу? Миний хөл нэрээ амар тэгших штэ. Би амар дэв дэвшүүлтэй даанч жоохон жижиг л болохос ш. Тэгээд нэг иймэрхүү бол. Чи юмаа хийлдэг хүн юм хийж асан чаашаа. Хаашаа. Цаашаа. За дараагийн авсан хувцас маань болохоор ийм цагаан зуны ийм дав материалтай цагаан юм сул палаж байна. Тэгээд энэ айгүй том байгааз ийм том сул. Тэгээ энэ юпгийнхаа дотор нэг юм хөрх юм мэтэлэг ийм палаж бас авсан. Тэгээ энэ бас шинээрээ байгаа. Ерөөсөө өмсөөгүй байна. Тэгээд Монгол явахаараа Монголд очиод өмсөе да гэсэн бодолтой байгаа шүү дээ. Тэгээд энэ болохоор сая өнөөдөр каргоноос битээр очиж авсан нэг юм цагаан өнгийн пүүз авсан. Тэгээд бас нэг хөөрхөн хямдхан байсан юм аа энэ. Нэг иймэрхүү нэг цагаан пүүз авсан. Тэгээ 100 болж байгаа юм чи ингээд. Тэгээ нэг иймэрхүү хувцлалт байна. Тууд яаж энэ unboxing бичлэг хувцсны бичлэг хийдэг байна. Би бол өстой хичээд бие бариад амар эвгүн байна. Намайг одоо мэдхгүй хизээч юм мэдхгүй ирээдүйд ийм хувцсны модель хийх юм бол би л хийж чадахгүй байх уу. Амар хичээд идэм биш үү. Тэ нэг иймэрхүү хөөрхөө цэвэрхэн. За энэ бол жоохон одоо гэнг хувцлалт гэх юм уу? Юу гэмээр парти хувцлалт гэх юм уу? Шоу удах жоо үед өмсдөг хувцлалт гэх юм уу? Ийм түрүүний нөгөө нэг өмсөж үзүүлсэн миний нөгөө авсан шорт энэ байна. Тэгээд нөгөө Монголоос авч ирсэн өсөдөө гутал энэ байна. Тэгээ энэ якиг болохоор би бас Табогоос захиалж авсан. Тэгээ материал нь аяга хөөрх хийрсэн. Тэгээ энэ шилийг бас би Табогоос энэ ихтэй амар хямдхан байсан юм аа. Нөгөө Табогоос заримдаа юмнууд аван гутал ингээд нөгөө хэдийн оноор ийм хямдралтай юмнууд нь хямдарчдаг байхгүй юу? Яг тэр дундаа сонгож авч болдог. Тэгэхээр тэр дундаас би яг энэ нөгөө лайк Jenny гэдэг энэ шилийг цагаалж авсан. Тэгээд мэдгүй хүн болго өмсөд зүг гэдсэн болох надад зохино уу юу гэж бодоод авсан чинь энэ хувцлалтан дээр бол энэ амар гой зогчих шиг бай. Та нар юу гэж бодож байна? Та нар надтай адилхан бодож байна уу? Тэ нэг ийм шил. Тэ энэ шил надад юу нэг зогч гин үү? Энэ шил надад зогч гин үү? Амар кул. Кул гэж хэлчихсэн шүү дээ. Тэгээ энэ хувцлалт бол ингээ бүхэлдээ ер нь айгүй кул. Тэгээ нэг шоу удах байгаа юм шиг те тоглолт үзэж байгаа юм шиг тийм хувцлалт ер нь байна. Болчлоо. Ямар ямаанаха. Тэгээ энэ хөрмийн ойроос харуулах юм бол нэг юм айгүй хөөрхөн сул загвартай. Тэгээ материал нь айгүй гоё чанартай. Ирсэн. Тэгээд энэ шортонд бол би амар дуртай байгаа. Шорт бол амар гоё. Дав материалтай яг гоёор ирсэн. За тэгээд та нар нэрээ лайка дараа subscribe-а дараад намайг үзчихэж байгаа байхгүй тий. Энэ дээр одоо яаж зогсох вэ? Хараа. Чи надад нэг энэ дээр яаж зогсох гоё юм цаагадаг. Үсмсээ ингэ шидэж мэдх юм шүү. Ингэж мингээд энэ чинь л октоодын зогсдгол зогсолт шүү дээ. Зүгээр өөрийнхөө ингэж ингэ зогсвол кул юм шүү. Чүн. За миний дараагийн хувцлалт гэх юм уу? Дараагийн авсан юм бас ийм цайвар өнгийн цагаан өнгийн ийм сороочог авсан. Тэгээ нэг юм жоохон гэрэлтдэг гэх юм уу? Тэгээ түрүүнийхээ
нөгөө шортон дээр өмсчлөө. Тэгээ яг ингээ өмсгöd бас аюу хөөрхөн эмгтээлэг харагдаж байгааз. Тэгээ би бас ийм нэг цүнх авсан. Энэ бол хар өнгийн нэг юм хөөрхөн цэвэрхэн. Тэгээ энэ цүнхийг бас амар хямдхан авсан. Та нар бараг үнийг хэд гэж бодож байна. Айгуу хямдхан нэг 40 айгуу хямдхан нэг 40 хэдэн явмон ч илүү тэр авцаал байсан. Тэгээ нэг юм хөрхөн сэлгээ мэлгэнд нөмсгөр айгуу хөөрхөн харагдаж байгаа зү. Би нэг тэгж брендийн юм брэнд өмсөй гэж ер нь нэг тэгж яагаад байдаг төрлийн юм биш. Бас кул. Тиймэрхүү төрлийн хүн бол биш. Тэгээд хувцал хэрэглээ юм чинь тэгээд байхгүй хэрэгтэй юм байх юм бол бити хүн хараад ичээгээд байгаа ч хараа. Ямар сони. Хүн юм ярьж чи яг ингэдэг байхгүй. Тэгээ хувцал зүгээр хэрэглээ юм чинь нэг тэгж брэнд эндэр гээд байдаггүй юу юм тэгэл хэрэгтэй бол авчдаг. Тэгээд энэ цүнх манаас надад амар хөөрхөн таалагдсан. Ойр зур ингээд сэлгээндээ үрчхээр айгүй хөөрхөн харагдаж. Тэгээ нэг хөөрхөн юм эмхтэлэг. Одоо ер нь баг ингээд play time-д явд юм араа. Би бараг play time-д явахны хэд хэдэн лүкээ бараг бүрдүүлчих шиг боллоо. Энэ short тэгээ өсгөдөө гутал бол хөлд амар эвтэйхэн байгаад байгаа. Тэгээд энэ өсгөдөө гутал тэгэл нэг ийм эхний нэг хувцалт нь яг ингэж хувц өмсвөл дараагийнхтэр нь орой сэрүүн болох юм бол яг өмсч. Гоё. Тэгээд одоо дараагийнхаа хувцас өмсч үзье. За миний авсан хувцсууд ерөнхийдөө бараг дуусчихин. Тэгээд энэ бараг сүүлийнх нь нү. Ийм дав өнгөтэй цайвар өнгийн бие тамирын хослол авсан байгаа. Тэгээд нэг юм сул загвартай. Тэгээ нэг иймэрхүү харагдчихээн. Тэгээд материал нь гэх юм бол яг гоё даван материалтай юм байна. Материал нь бол яг гоё таалагдчихээн. Тэгээ минийх болохоор сайз болохоор би эмиг авсан. Тэгээ өмнөд нь бас нэг иймэрхүү дээшигээ бол юм байна. Тэгээ одоо нэг хөдөө гадаамадаа явахта өмсөөл айгүй хөрх өмсөөл ер нь зүгээр. Гэхдээ би нэг хөдөө гадаа өмсгөл тэ бид нэр ямар хөдөө гадаа гоё хувц өмсөө явдаг шүү дээ мэт. Болж өгвөл нэг шорт бодолтой л явах юм чинь ер нь зүгээр нэг энгийн орой морой гоё болцсон тэр ч юм. Өмсөөл юм хөөрх юм байна. Хөөрхөн байна уу? Гоё юм уу? Тэ нэг ойроос харуулах уу? Ойроос нэг материал нь айгүй чанартай юм байна. Гоё байна. Тэгээд энийг би хосоор нь миний яг 100 оноос дээшэд авсан гэх юм бол энэ хослол эсрэг юм байна. Нэг 110 юм онтой байсан баха та. Тэгээ бусад бүр авсан юмнууд нь бол бүгдээр яг 100 он дотор багтцсан. Тэгээ мэдээж энэ тэр дэлгүүрээ сайн харж байгаа. Тэгээ хүмүүсийн сэтгэл энтер тэгээ бодит зураг мургийг харж байгаа, тарьцуулж байгаа авсан. Тэгээ энэ болохоор гоё юм гэх юм бол бараа нь ингээд хэрвээ таалагдахгүй байх юм бол буцаачж болдог. Тэгээд бас нэг 2-3 юм би бас буцаасан материал нь аягүй муухай ирээд. Тэгээд эднэр бол материал нь бол аягүй гоё юм. Надад бүр амар таалагдчих. Та нарт ч бас адилхан таалагдж байгаа гэж бодож байна. Тийм үү. Тэгэд намаагаас дараа дахиад бас гоё ийм хувц өмсөд анбоксинг бичлэг гоё хийлгүүлмээр байх юм бол та нар доор комментс гоё сэтгэлээ бичээд үлдээгээрээ. Тэгээд лайкад дарах мартваа. За одоо хамгийн сүүлчийн миний авсан хувц бол ийм сааруул өнгийн ийм хүүди цамц байна. Тэгээ урдаа ийм цахилгаантай. Тэгээ энэ бүр материал нь амар гоё юм байна. Материал нь аюу гоё. Тэгээд дээрэс нь амар гоё эмхтэлэг загвартай. Тэгээ энэ ингээд дээшигээ ингээд цахилгаан ингэж явж байгаа байхгүй. Урдлаараа ингээд явцдаг. Тэгээд энийгээ цахилгаанаа ингээд доошлуулад энэ зэрэгтэй ч юм уу те хүснээрээ тааруулаад тэгээ өмсчдөг. Тэгээ энэ бол ингээд өсгөдөө гуталтай. Одоо би чинь өсгөдөө гуталтай шорттайгаа мөртлөө ингээ өмсөхөр амар кул харагдаж шít. Өстой гоё. Тэгээ юм нөгөө гоё цүнхээ хөөрхөн цүнхээ барьсан. Тэгээ нэг юм эмхтэлэг. Энэ өстой айгүй гоё цамц цайна. Энээс нэг шалтай үнэтэй байгаагүй л нэг 70-80 онтой л байсан баг. Айгүй гоё материал нь амар гоё дааван материалтай. Энэ ямар энэ хараа? Хараагүй ч хөргөн байна. Гоё юм.
Нэг иймэрхүү байна. Ойроос харуулъя тий. Ойроос гэх юм бол ийм материал нь аюу гоё юм. Тэгээ нэг юм гоё эмхтэлэг энийг ингээд өмсөд гуталтай хамт өмсөж яг ингээд нэг юм амар гоё эмхтэлэг болсон юм шиг. Одоо гараа шоодлаа. Гимэрлэн. За нэг иймэрхүү байна. Тэгэд одоо нэрээ ганц хоёр авсан. Нэрээ бас дахиад нэг ийм энэ цүнхтэйгээ адилхан тэгсэн ирнэ ийм борон көтэйг бас ийм авсан. Тэгээ иймэрхүү материал нь одоо юу гэдэг юм мэдэхгүй байна. Сахилидрин гэдэг юм болов юу гэмээр юм болов. Тэгээ ийм бас хөөрхөн цүнх бас авсан. Та хэд харуулна гэж бодож жоод марцсан байна. Тэгээ энэ дээр бол энэ бор өнгөгийн цүнхчаас гоё харагдаж байна. Хар өнгөгийн цүнхчаас гоё харагдаж байна. Тийм багаз. За би өнөөдөр ч юм жоох алцганчлаа. Орой зүгээр авахгүйгээр шооднаа. Өнөөрэй би та нарт нэр авсан зүйлснүүдэд танилцуулъя. За бүгж гэх юм бол нэг юм могоотой бүгж авсан. Тэгээ амар зэвүү харагдадсан байхгүй надаа. Тэгээд энэ болохоор бас ийм могоотой юутай бугуучтайгаа хосоор амар зэвүүн чамаа харагдаад харна авсан. Тэгээ хамгийн гоё юм маань гэх юм бол ийм гоё зүйлт авсан. Тэгээд энэ ч нэг хөөрхөө юутай сартай. Тэгээд энэ доторх нь болохоор миний орд байгаа. Би хилэнцээ орд. Хилэнцээ орд. Тэгээд өөрийнхөө юм ордтой ингрийн зүйлт авсан. Тэгээ энэ амар хөөрхөн. Надаа энэ бол амар таалагдаад байгаа. Тэгээ ер нь хүн өөрийнхөө ордны зүйлтийг зүүжих хэрэгтэй гэж л би нэг юмнаас сонсон. Тэгтээ үн ч муудлаач юм мэдэхгүй л те. Тэгээ нэг юм хөөрх юм авсан. Тэгээд нэг авсан зүйлүүд маань нэг иймэрхүү байлаа. Тэгээд та нарт хэрвээ энэ бичлэг маань таалагдсан бол тэгээд лайкаа дараа, subscribe-а дарах юм шүү. Тэгээд дараа дахиад бас намайг ийм гоё unboxing бичлэг хийгээрэй гэж хүсэх юм бол доор комент хийжээрэй. Тэгээд хэрвээ та нар дахиад ийм бичлэг хүсэж их юм бол би дараагийнхаа авсан гоё хувцснуудыг ингээ өмсөөд бас ийм бичлэг хийдээ дараагийн бичлэгнэрээ би арай туршлагатай болчих واخ гэж бодож байна. Энэ бол анхны гэхэд яг вэ дэжгүүл байсан баг гэж бодож байна. За тэгээ бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Тэгээд баяртай. Баяртай.